Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 106.4 мянган хүн амьдарч байна. Үүний 55.4% нь эрэгтэй, 44.6% нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 61.2% нь хотод, үлдсэн 38.8% нь хөдөө орон нутагт амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлийн шалтгаанаар нь авч үзвэл 47.6% нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байгаа бол олмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 52.4%-ийг эзэлж байна. Нийт үйлдэлийн чадвар хүндрэлтэй хүн амын 18.9% нь харааны, 15.9% нь сонсголын, 28.7% нь алхах, 12.9% нь санах, ой тогтоолтын, 13.5% нь өөртөө анхаарал тавих, 10.1% нь харилцагт хүндрэлтэй хүмүүс байна. Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 31.2% нь ажилтаа гэж бүртгэгдсэн ч ажил эрхлэлтийн байдлыг нь авч үзэхэд 47.3% нь өрхийн бизнесийн оролцогч, 23.9% нь бүтэн цагийн ажилтай, 13% нь цагаар төр ажил эрхлэгч нар байна. Үүнээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60 орчим хувь нь өрхийн бизнест туслагч, төр ажил эрхлэгч гэсэн орлогын баталгаагүй их үүсвэртэй байна. COVID-19 цар тахлын нөлөө дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гүнзгий нөлөөсөөр байна. Иймд нэгдсэн үндэсний байгууллага энэ жилийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн өдрийг илүү сайнаар цогцлоох нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулсан хүртээмжтэй доктортой цар тахлын дараах дэлхийн төлөө урайнд ор тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймд цар тахлын үед хүний эрхийг хамгаалж онцгой байдлын үед дэх бодлого шийдвэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг орхигдуулахгүй хүн бүрт ээлтэй бодлого шийдвэрийг гаргахыг бид шаардаж байна.